За зөвшөөрлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Асуудал бас байгаа. Мэргэжлийн холбоодын нэгдсэн эвлэл гэж байгуулагдсан. За тусгай чигүүргийн зарим нэгэн асуудал зөвшөөрлүүдийг бол мэргэжлийн холбоодод чигүүрээр нь шилжүүлж байгаа. Гэтэ энэ мэргэжлийн холбоодын шинэ хуулийн дагуу энэ нь бол угаас өөрөө төрөөс илүү хүнд сурталтай ашиг сонирхлын зөрчил бүхий газрууд үүсэт байгаа. Борооны дараах мөөх шиг маш олон мэргэжлийн холбоодууд үүссэн. За түүн дээр үндэсний бүх салбарт дагсан нэг салбарт олон охин компани, хамаарал бүхий компаниуд өөрснөө үндсэндээ бараг мэргэжлийн холбоодуудыг байгуулад бусад жижиг шин өөр зах зээл дэх компаниудыг шахах үйл ажиллагаа энүүгээрээ дамжуулж хийх эрсдэлтэй байгаа. Тэгэхээр энэ болцсохгүй үр дагаврын энэ хуулийн ажлын хэсэг сайн анхаарч ажилласаа гэж хүсэж байна. За гаан гишүүн сууж гараа.